удахгүй тийм байдал үзэхээр явсан тэмдэглэл. За тэгээ day after өдрийнхөө оройн нь би латин парти болдог газар гээд хэлээд харна. Очиж үзмээрс нэг та тэгээ найзуудаа дагаа явсан. Тэгээ бид нэр гоё утсан чинь ийм нэг тоглолт үзүүлсэн биднэрт. Тэгээд энэ акробат циркийн яг энэ улсын залуучууд юм шиг бэнлээ. Тэгээ бүгд арабаар яриадсан. Тэгээ манай нөхөр цирк чинь. Тэгээд манай хадам их ч өөрөө бүр уран нуураач хүн баггүй юу. Тэгээ би зөндөө тоглолтуудыг үзчихсэн. Тэгээ үнэхээр мундаг за. Тэгээ би эднийг үзээд мундаг гэсэн мөртлөө би чинь бас голж малаад байгаа юм шиг бас өөрөө чадахгүй байж. Гэтэ яалч ч Монгол цирк бол үнэхээр гоё юм билээ. Тэгээ ямар ч тач ингээд 6 ийм залуу гарч ирээд би ингээд янз янз үзүүлбэрүүд хийсэн дээ. За одоо энэ газарт ирсэн гол утга учир нь гарч ирэх чинь тэгээд ингээд нэрүүдийг нь сууглаад хэн төрүүлж гарч бүжиглэхийг ингээд шийдэж гин тэгээд 3-3-аараа өрсөлдсөн. За тэгээд энийг нэг алга тушилтай шийдэх юм болов гэсэн чинь яг DJ-ний урд цууцсан байгаа энэ 20-30-аад залуус бүгдээрээ шийдээд исэн баггүй юу. Тэгээд асуусан чинь ингээд өмнөхд байдал тэмцээнүүд дээр нь бүгдээрээ ялсан тийм хүмүүс нь дараа нь ингээд шүүгчийн судлаас ингээд хараад ингээд хинэн ялж байгааг нь тодорхойлт юм бэ. За тэгээд үүнийг ингээд тойроод ингээд байж байгаа хүмүүс нь баг бүгдээрээ заяа бүгдээрээ энэ ажилтдаг энэ 2-3 продакшн байдаг тэр продакшнуудын мэрэгжлийн юм бүжигчд байгаа юм за. Надад тэгээд энэ хүн амар таалагдчихдаг уг амар хөөрхөн охин заяа тэгээд амар гоё бие мэттэй тэгээд айгуу гоё бүжиглдэг. Тэгээд хувцсыг хараад байгаа юм дугаас тэгээд энэ их мэгтэй болохоор би өмнөх компани дээрээ зөндөө харж ирсэн юм ихтэй байгаа. Бразил бүжигчин байгаа. За тэгээд энэ тэмцээн биш дээ бүр 7 өдөртөө 2 удаа заавал цохогддог. Тэгээд бүр болох тоолондоо ийм олон хүмүүстэй байдаг гэсэн бүр ёо амар байгаас дээ. Одоо болохоор миний хамгийн их таалагдсан бүжигчин бүжилж байна. Би энэ залууг анх хятад юм байх гэж бодсон байхгүй гэсэн чинь Мексик залуу байсан. Ёо гэтээ энэ залуу үнэхээр солиотой бүжилд юм билээ ёо. За тэгээд мэдээж энэ залуу ялсан. Одоо үүний дараа энэ залуу бас надад айгуу таалагдсан. Даанч айгуу сонин заяа бүр ихнийх дээрээ энэ залуу ялагдсан шүү дээ. Уг нь энэ гураас хамгийн сайн бүжиглээд байна гэж би бодоод манай ширээн цуц манай найзууд хүртэл бүгдээрээ бүр энэ залуу ялччээ гэдгсэн аахгүй гэсэн чи үгүй хийсэн за. За тэгээд энэ байдалд хинэн төрүүлсэн байна та гараа за энэ гурын хинэн төрүүлсэн болоо. Дараа нь илүү гоё сонирхолтой бичлэгээр уулзцгаая. Бай бай.